За сайн байцгаана уу? Өнхрөмш багийн зүгээс агарын чанарын хэм центрийн шийдлийг танилцуулах гэж байна. Ерөнхий агуулга нь болохоор дараах хэдэн зорилтуудыг би ярих болно. Гол асуудал юу вэ гэх юм бол агарын бохирдол. Энийг бол хүн болгон мэдчихэж байгаа. Миний хувьд гэх юм бол би агарын бохирдол 100 айл орчимд амьдардаг. 100 айл орчимд амьдардаг. Манай гэрээ хажууд олон сургууль цэцэрлэг байдаг. Түүний нэг нь 69 дүр цэцэрлэг. 69 дүр цэцэрлэгийн хашаан дотор нийслэлийн хэмжээнд 10 ширхэг байдаг агарын чанарын станц. Тэр станц нь болохоор нэг станцын өртгөнд 700 сая төгрөгийн үнэтэй. 700 сая төгрөгийн үнэтэй. Нэг сарын 11-нд би энэ цэцэрлэгээс гарч байгаа станцын мэдээг үзлээлтэй 6614 гэсэн тоо гарч ирсэн. Энэ дэлхийн эрүүл мэндийн байгууллагын стандартаас даруй 164 дахин их хэмжээтэй байсан байна. Гол асуудал нь юу вэ гэх юм бол мэдээлэл дамжуулалт сул энийг төдийлөн хүн болгон ашиглаж амждаггүй. Агаар цагийн миний аппликейшн болон вебийн хандлтыг аваад үзэхэд 2014 онд 54 мянган хандлт. Тэгээд нийт гар утас ашиглагчдын 34% нь ухаалаг гар утас ашигладаг бол үүний зөвхөн 2% нь агаар цагийн миний аппликейшнийг татсан байна. Зөвхөн татсан тоо 2%. Татсан үнээсээ магадгүй 1% л идэвхтэй нэг ашигладаг байна. Агарын бохирдол гол өрчиж байгаа бүлэг хүмүүс нь болохоор хүүхэд гэж авч үзсэн байна. Яагаад гэвэл хүүхэд болохоор бидний ирээдүйд Монгол улсыг авч явах хөгжлийн ирээдүй учраас бидний гол фокус нь хүүхдэд тулгуурсан байна. Үүний хүрээнд нийгмийн хариуцлагын хүрээнд ирээдүйн хүүхдэд эрүүл мэндэд оруулах үнцнийг нэмэгдүүлэхийн тулд хэмт мониторингийн самбар болон агарын чанарын хяналтын нээлттэй өгөгдлийн сан болон SMS аппликейшн онлайн мэдээллийг ашиглаж эрүүл аюулгүй орчинд бит бус ашгийг нийгмийн хариуцлагаар дамжуулан олон нийтэд хүргэхийг зорьсон байна. Бизнесийн модель хөгжих юм бол байгууллагын нийгмийн хариуцлага дээр тулгуурлаад бид нэр зорилттой бүлгээ сургууль цэцэрлэгийн сурагчид гэж авч үзсэн байгаа. Гол түншлэн гэх юм бол одоогийн байдлаар яам тамгын газар болон нийслэлийн агарын чанарын алба гэж үзэж байгаа. Сугаа бид нэр гар утас болон ухаалаг утас ашигладаг хүмүүст дамжуулаад мэдээлэл эрхийг түгээх гэсэн шийдэлтэй явж байгаа. Орлогын хувьд гэх юм бол бид нэр $700 хэрэгтэй гэж үзэхэд $500 нь бид нэр зардалтай олгож ашиглахаар байгаа. Багийн бүрэлдэхүүний хувьд гэх юм бол 4 хүний бүрэлдэхүүнтэй программист, их хөгжлийн инженер, орон зай мэдээллийн сангийн судлаач буюу миний би, эрүүл мэнд боловсролын төслийн зохицуулагч, байгаль орчны үнэлгээний судалгааны маркетинг гэсэн 4 хүний бүрэлдэхүүнтэй баг байгаа. Үйл ажиллагаа маань гэх юм бол доктортой хөгжлийн зорилтоор суйрлаад нээлттэй өгдөл мэдээллийг ногоон технологи ашиглаад мобайл аппликейшн SMS мэдээллийн системээр олон нийтэд түгээх зорьсон байна. Зорилтод бүлгээ яагаад сурагч гэж авч үзсэн бэ гэх юм бол Монгол улсын хэмжээ 813 сургууль 813